сонин одоо хичээлээр ихслээ танилцуулсан бичлэг хийх болно. Тэгэхээр би танарт юм харуулах лабобу. Манай дүүгийн лабобу. За тэр чи яг уу. Тэгээд энд part 2, part 3 гэж орж магадгүй шүү. Ягаагүй миний багтаамж дуус. Багтаамж ер нь өөрөөрхөн дураад. За энэ дотор эхлээд юу авснаа харуулъя. За эхлээд миний энэ болохоор хичээлийн хэрэгсэлийнхаа өмнө дараа нь заяа ингээд юм боолтнууд авсан. Тэгээд олон ширхэг боолтнууд авсан. За тэгээд одоо үргэлжлүүлсэн орж. За тэгээд дараа нь мараа ерөнгийн мастер авсан. Дотроо заяа хамгийн гоё нь цагаан өнгөтэй цагаан. Ингээд дараа нь дуудаг. За тэгээд дараа нь номны авсан. Тэгээд энэ зургийн дэвтэрнээс хоёрыг авсан. Нэг нь болохоор 9 сарын 1-ний өмнө авсан. Тэгээд энэ brush хэрэгтэй. Тэгээд гурднаа харна. За энэ болохоор миний Монгол хэлний дэвтэрнүүд юм байна. Математикийн дэвтэр их авсан. Математик монгол хэл гэж бодсон дэвтэр маань зөндөө математик байснараа ингээд би гаргахаар буцаж хийж чадахгүй болохоор ингээд харуулж. Тэгээд энд хоёр ширхэг авсан. За одоо нэг нь энэ шүү заяа. Би нэг нь ингээд тавилаа. За энэ дэвтрээ амар хурдан урагдчихад байдаг болохоор. За дараагийнхаа цүнхийг танилцуулъя. За би тэгээд энэ нүүд зургийн дэвтэр юм байна. Би нөгөө 9 сарын нөгөөний хичээл зуны амралтын өмнө миний сүүлчийн өдрийн хүмүүс сургуулаа зураа тэгээд хашид үзүүлээд нэг юм зураг зурсан. Гэхдээ би муухай зурдаг л та. Гэхдээ зүгээр. Тэгээд би хичээлд ашиглах гэдэг юм хоёр нэр бүр харагдаад байна. Энэ бас гайгүй харагдаад харна. Ингээд хоёр хавцсан. Тэгээд би танаас хоёр өнгийн цэц авсан гэдсэн шүү дээ. Нэг нь энэ бүгд ингээд хоёр гэсэн. За тэгээд танаас одоо за пенал авсан. Энэ жил цүнхөө солиогүй.